Дайчдын үе улиран одож дэлхийн ирээдүйн зүгт яаран тэмүүлэх үед нэгэн хүн өнгөрсөн цагийн мөн чанарыг хамгаалахын тулд огт шин зүйлийг бүтээхийг зорьсон юм. Энэ бол жудаа үүссэн түүх. Эрт үед тулааны урлаг бол дайчдын нууц эрдэм байлаа. Нууцлаг дивжээнд дасгалжуулж тулдааны сүдэрт хөгждөг байсан. Харин 19-р зууны сүүлч гэхэд дэлхий өөрчлөгдөж эхэлв. Самурай эрен төгсөж 100 дамнан тусгаарлагдсан Япон дэлхийд хаалгаа нэгж эхэлсэн юм. Ийм их өөрчлөлтийн дунд нэгэн эр дайнд бос оюун ухаан бие бэлдэр сэтгэл зүрхэнд зориулагдсан цоо шин төрлийн тулааны урлагийг бүтээх зориг гаргасан. Түүний нэрийг Жигаро Кано. Түүний бүтээлийг нь жудо гэж нэрлэдэг юм. Энэ бол сул дорой биетэй жаалхуу хүч чадлын утгыг хэрхэн шинээр тодорхойлсон. Эртний техникүүд хэрхэн шин зорилготой болсон. Нэгэн тулааны урлагийг хэрхэн дэлхийн философи болгож хувиргасан түүх юм. 1800-аад оны дунд үед Япон улс түүхэндээ байгаагүй өөрчлөлтийн үед дундуур явж байв. 100-аас 100 дамжин Токугавагийн шогунатын дор тусгаарлагдж хатуу шатлсан нийгэмд самурай нар журам, уламжлалыг хамгаалагч байлаа. Тэдний тулааны эрдэм ялангуяа жижигцэн үед амьдсан амьд уламжлалт байсан. Гэвч 1868 оны Мэйжирогийн шинжлэлээр бүх зүйл өөрчлөгдсөн. Феодлын тогтолцоо нуран унаж самурай анги татан буугдав. Барууны шинжлэх ухаан технологи цэргийн систем Японд цутган орж ирэв. Элд ба бичээсийн Япон үйлдвэрлэл хөгжиж Япон даяар төмөр зам тавьж байлаа. Шинэ ертөнцид эртний тулааны урлагууд хоцрогдсон бүр аюултай мэт санагдах болов. Олон жижигцүүгийн сургууль хаагдаж зарим нь сониуч хүмүүст үзүүлэх шоу маягийн зүйл болон хувирлаа. Дайчин ардын сүнс нь мөхөх аюулд тулж ирсэн байлаа. Энэ үед 1860 онд Жигаро Кано хэмээх нэгэн хүү төрсөн. Тэр бие жижиг том хүүхдүүдэд байнга дээрлүүлдэг байсан. Хурц оюун ухаантай шантрашгүй зоригтой байсан. Өөрийгөө бэхжүүлэхийн тулд тэрээр жижиг зүг судалж эхэлсэн бөгөөд Тенжин Шинрою Кёто руу зэрэг олон урсгалаас суралцсан. Гэвч улам гүнзгий суралцах тусам нэг зүйлийг анзаарав. Олон техник хит аюултай тул аюулгүйгээр давтах боломжгүй. Сургалт ихэвчлэн хит ёс жаягтай хариу үйлдэлгүй бодит байлдаанд бэлтгэдэг байлаа. Харин Кано өөр зүйлийг мөрөдсөн. Ирч хүчтэй боловч аюулгүй бэлтгэлтэй. Амьдралд хэрэг болох ухаан хүмүүжил олгох жижигцүүгийн мөн чанарыг буюу хамгийн бага хүчээр хамгийн их үр дүнд хүрэх зарчмыг хадгалсан. Харин үхэлд хүргэж болцсошгүй элемент техникүүдийг хассан юм. Тэр үүнийг зүгээр нэг тулааны урлаг бус амьдрах арга зам болохоор зорьсон юм. Кодакан шин замын эхлэл 1882 онд 22 настай Кано Токиогийн Эйоши сүмд жижиг сургууль байгуулж түүнд Кодакан замыг судлах газар хэмээх нэр өглөө. Анхны суралцагч нь цөөхөн татами дэвсгэр нь хитгэн ширхэг байсан ч гэсэн тэрээр алсын хараатай нэгэн байсан. Кодакан жудо 2 гол зарчмаар бүтээгдсэн. Сейрэку Зиано буюу хамгийн бага хүчээр хамгийн их үр ашиг хүртэх. Жита Кео буюу харилцан хөгжил, харилцан ашиг тус юм. Кано уламжлалт жижигцүүгтэй хамгийн том ялгааг бий болгож рандори буюу чөлөөт бэлтгэлийг голчлоо. Сурагчид бодит эсэргүүцэл үзүүлдэг өрсөлдөгчдөд толдож ур чадварыг туршиж бодит нөхцөл байдалд суралцдаг байв. Тэр техникүүдийг дараах англиар системжилсэн. Наги ваза буюу шидэлт, Осакими ваза буюу дарагч барилт, Шиме ваза буюу болт, Кансэцу ваза буюу үе мултлах техник. Кано бүр алхан буурыг шинжлэх ухааны зарчмаар шалгана. Энэ техник үр ашигтай юу? Аюулгүй давтаж болох уу? Бий болоод хүмүүжилд хувь нэмэр үзүүлж байна уу? Кодакан жудо бол тулааны урлагт шинжлэх ухааныг нэвтрүүлсэн. Уламжлалыг шинэ үед тохируулан дахин бүтээх ажил байлаа. Өөрчлөлтийг хүмүүс үргэлж таатай хүлээдэггүй. Уламжлалт жижигцүүгийн мастеруд Кано болон түүний аргыг бүр ил тодоор эсэргүүцэх нь ихэвчлэн байв. Кано өөрийгөө тайлбарлахын оронд үр дүнгээ нотлохыг сонгосон юм. Тэр шавнартаа бусад сургуулийн тулаанчидтай тулдахыг даалгаж Токиотын цагдаагийн газраас зохион байгуулсан алдарт тулаануудын үеэр Кодаканы жудо бөхчүүд өрсөлдөгчөө дараалан ялжээ. Тэд хүчрхэг булчингийн хүч бус замбраагүй байдлыгч биш. Хяналт, отож ухаан, бодлоготой арга барилаар ялан дийлдгийг харуулсан. Кодаканы жудо үндэсний хэмжээнд нэр хүндтэй боллоо. Удалгүй Японы цагдаа, айрамд болон боловсролын байгууллагуудад албан ёсоор нэвтэрч эхлэв.
Гэвч уралдаанд ялалт байгуулснаас ч Кано илүү гүн гүнзгий утга санааг эрэлхийлж байсан. Тэр жудаг хов хүний хөгжлийн зам, уламжлал ба шинжлэлийн хоорондын гүүр байгаасаа гэж хүссэн. Жигаро Каногийн хувьд жудо бол хизээч зөвхөн ялалт биш үлээ. Оюун ухаан зан чанарыг төлөвшүүлэх үйл явц байсан. Тэр жудогийн сахилга батаар дамжуулан хов хүний нийгэмд хувь нэмэр оруулах, илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү энэрэнгүй хүн болгон төлөвшүүлнэ гэж итгэдэг байсан. Каногийн үзэлд бол ухаангүй хүч аюултай, хүндэтгэлгүй ялалт бол хоос. Бүх шийдэлт, бүх уналт, бүх бэлтгэл бол даруй байдал. Тэвчээр харилцан хүндлэлд суралцах нэг хичээл байв. Хэд хурдан шинжилэлд улаарсан үеийн дунд Кано тулааны урлагийн сүнсийг урлагын хуучныг санагалдсангүй, харин хөгжүүлэн шинжилсэн. Токио хотын жижиг сүмийн илэгцэн татамигаас эхлэн энэ зам улс оронд аяарах тон танхимууд руу тэндээс дэлхийд төгсөн энэ түүх Японы өөрийнх нь түүхтэй ижил юм. Феодалын уламжлалаас дэлхийн шинэ эринд шилжсэн замналтаа яг зэрэгцэн. Гэвч жудо бол хизээч зөвхөн техник, цол, ялалтын тухай байгаагүй. Тэр өдгөөч өөрийгөө тасралтгүй төвлөрдүүлэх зам бил. Жигаро Каногийн хувьсгалд үзэл санаа нь хүчтэй тамирчдыг бүтээснээр бус илүү хүчтэй хүмүүсийг бүтээснээр үн цэнтэй байдаг юм. Жудо жинхэнэ хүчийг дамгаалахад бус тэнцвэрт байдал, булчинд бус дасан цогцох чадвар, хүч чадал биш, төвчээр бусдыг өргөх чадварт оршдгийг заадаг юм. Каногийн шавнарын гарт жудоон тулааны урлагаас давж амьд философи, оюун болон сэтгэлд тэжээл өгөх сахилга бат болон хувирсан. Гэтэл Кано өөрөө ч бүтээл нь дэлхийд ирэхээр олон хүн түгээн дэлгэх хизээч төсөөлөөгүй юм. Өнөөдөр жудо бол дэлхийн бүх болонд давтагдсан олимпийн төрөл боловсролын хэрэгс, соёл хоорондын гүүр болсон. Бразилийн жижигцүгээс эхлээд өнөөгийн холимог тулааны урлаг хүртэл орчин үеийн тулааны системүүдэд тэрээр асар их нөлөө үзүүлсэн. Гэхдээ дэлхийд даяар түгэх үйл явцсан зайлшгүй өөрчлөлтүүдийг авчирсан. Шин дүрм, шин зорилго, уламжлал ба спортын хоорондын шин зөрчилтөө. Жудогийн түүх төрснөөрөө дуусаагүй. Тэр өнөөдөр ч хөгжсөөр, тэмцсээр, шинжлэгдсээр байна. Эртний самурай дайчны урлаг хэрхэн жижигхэн дэвжээндэр Кодокан жудо болж хөгжсөн. Жижигхэн Кодоканоос олимпийн сүрлэг цэнгэлдэх хүрээлээ. Эцэст нь орчин үеийн тулааны тор хүртэлх үр нөлөөгөө үзүүлсэн юм. Бид тулааны урлагийг бас амьд философийг судалдаг. Жудогийн түүх бол ухаанаар өдөрдүүлсэн хүчний түүх. Тэр түүх одоо л дөнгөж эхэлж байна.